4-ийн 1-ээс бид 6-аг хүртэл харахдаа сүнсний нэгдлийг хадгалаарай юм байна. Дуудагдсан хүмүүсийн дуудлагандаа зүү зогсдоо явах хамгийн ихний алхам бол сүнсний нэгдлийг хадгалаарай. Чуулган дотор хэдийнэ нэгдсэн учраас нэгдсэн хүмүүсийг хагаргаж бутаргаж болохгүй шүү байсан тийм үү. Харин бид цаашаа 7 дугаар ишлэлээс 16 дугаар ишлэл хүртэл харахдаа Христийн биеийг байгуулаарай гэсэн тийм ээ. Тэгэхээр итгэвч ариун хүн бүр үйлчлэл бэлтгэгдэж, бэлгийнхаа дагуу үйлчлэл хийснээрээ Христийн бие байгуулах юм аа. Мөн бас Христ удирдагч нар ариун хүмүүсийг юунд бэлтгэх юм аа? Үйлчлэлийн ажил бэлтгэх юм аа. Дахин санах юм бол бэлтгэх дуртай, бэлтгэдэх дуртай байх ёстой юм аа. Ингэснээр Христийн бие байгуулнаа. Хэр хэмжээнд вүлээ? Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртэл юм аа. За. Библиэд хүмүүс иргэн хараад хамт яваарай. Харин бид 17 дугаар ишлэлээс 24 дэх ишлэл хүртэл өнгөрсөн 7 хоногт харахдаа бид хуучин хүнээ тайлж шинэ хүнийг өмсөх ёстой маа гэж. Бид харихны адил оюун ухааны хоосол дотроо явж болохгүй байсан юм шүү дээ. Санаж байна уу? Бид харихны адил оюун ухааны хоосол дотроо явж болохгүй бөгөөд бид хуучин хүнээ тайлах ёстой маа. Энэ нь юу гэсэн Христ гэсэн үедээ хуучин амьдралынхаа хэм маяга хайнаа. Тэгээд ялангуяа 24 дэх ишлэлийг хараадахыг үнэний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөөрэй. Бурхны хүн болсон хүний хувьд шинэ хүнийг өмсөөрэй. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бид хуучин хувцас тайлаа шинэ хувцсыг өмссөн байна. Өнөөдөр зөндөө олон хүмүүс шинэ хувцастай идсэн гэж найдаж байна. Харин өнөөдөр бид харах зүйл маань 25-аас 32 дугаар ишлэл бол тун ойлгоход амархан хэсэг байна. Энэ нь хуучин хүнээ тайлаа шинэ хүнийг өмсөөрөө гэж хэлж байгаа Илч Паул яг жишээ болгон 6 зүйлийг дурдан хэлсэн байна. 6 зүйл дээр энэ зүйлийг энэ хүн чинь хуучин хүн шүү энийгээ тайлаад энэ хуу шинэ хүн байгаа энийг өмсөөрөө гэж хэлсэн юм байна. Бодтойгоор практик байдлын хувьд амьдралдаа хэрэгжүүл болох 6 үнэт зүйл байгаа гэсэн утгатай юм байна. Хэдэн зүйл байгаа гэсэн бэ? 6 зүйл байна гэсэн үг байна. Тэгэхээр бид аврагдахын тулд эдгээр зүйлсийг сахиж байгаа биш юмаа гэдэг нэг ойлгох хэрэгтэй юм байна. Бид аврагдсан хүний хувьд бид эдгээр 6 зүйлийг цагтдаг гэсэн утгатай юм байна. Христчин хүмүүс яагаад ертөнцийн хүмүүсээс өөр амьдралын маягтай байх ёстой юм бэ? Бид өөр хэрэгэм зэрэгтэй хүмүүс болсон учраас юм байна. Бид Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүн болсон учраас шинэ хувцсыг өмсдөг юм аа гэсэн үг байна. 9 сарын 1 болохоор миний хувьд их надад гоё байдаг зүйлийн нэг юу гэхээр шинэ хувцас өмсдөг болохоор гоё байдаг гэсэн юм байна. Тэгээд яг 9 сарын 1-нд нөгөө нэг гутал маань, цүнхэн маань, дэвтэр ном маань бүгдээрээ шинэ байгаад ордог болохоор юм догтлолтой байдаг байсан байна. Тэгээд ахлах ангир орох тусмаа жоохон тоогоо болдог юм билээ. Таяд тэгж ийнэг яаж. Ахлах ангир орохдоо за тэгээ нөгөө нодлон жилийн дэвтэрдээ хүртэл явах тохиолдол гардаг. Энийг харуулж байгаа хэрэг бид шин зүйлийг эхлэхдээ шин байдаг шиг бид Бурхны хүү охин болсон шин эхлэлийг эхэлж байгаа хүний хувьд мөн адил тохирсон шинэ хувцсыг өмсөх ёстой маа гэсэн үг юм аа. Өнөөдөр бид 6 хувцсыг харна гэсэн утгатай юм аа. Тэгэхээр хэдэн хувцас гэж вэ? 6 хувцас юм шүү. Эхнийх нь 25 дугаар ишлэл дээр байна. Худал хуурмагтай холбоотой зүйл юм. 3 25 хамт уншлаа 3. Тиймд худал хуурмгийг хойш тавьж хүмүүр хөрштөө үнэнийг яар. Учир нь бид бие биендээ эргэтнүүд юм аа. Амен. Эхнийх нь худал хуурмгийг хойш тавиарай гэж хэлж байна. Ийм гэж хэлж байгаа нь яагүйгээр өмнөх хүмүүс өмнөх хувцас чинь худал хуурмгаар дүүрэн байсан бол цаашид худал хуурмыг хойш тавиад үннийг бие биендээ ярьдаг хүн болоорой юм байна. Бид угаасаа худал ярьдаг худал хуурмгийн далаа дотор амьдарч байгаа хүмүүс байна. Бид өргөн дотныхаа өдөр тутмынхаа амьдралыг үзэж харж байгаа, сонсож байгаа зүйлийг харвал маш олон худал өгсөд байна. Бид ч өөрсдөө заримдаа худлаа ярихгүй бол амьдрч чадахгүй юм шиг хүртэл ойлгож байгаа байна. Бид өнгөрсөнд худлаа ярихдаа энэ зүгээр мэт ярьдаг байсан байна. Харин одоо бид тэгж болохгүй гэж хэлж байгаа юм. Худал хуурмаг зүйлсээс хол байгаад харин бие биендээ юу яриа? Үнэнийг яриа юм аа. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа худлал зүйлсүүдийн хамгийн анхдагч зүйл дэлхийн ертөнд санаанд бүүсэн юм аа гэж.
Бид дэлхийн ертөнцийн санаанд үүссэн гэсэн худлаа үг дотор явж ирсэн. Хамгийн анхны хими элементүүдээс хамгийн анхны нэг эс үсээд тэр нэг эсийн дамжаад өнөөдөр хүн төрөлхтөд үссэн гэж харж байгаа. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн гайхалтай худлаа үг. Гэхдээ энийг хүн төрөлхтний 99 гаруй хувь нь итгэж байгаа. Яг тэгэхээр худлаа үгийг 1000 давтахаар үнэн болж байгаа учраас тэр юм. Энэ мэтлэн зөндөө олон бид худлаа ярьдаг хүмүүсийн дунд амьдрангаа өөрсдөө ч бас худлаа ярьж байгаа. Жижиг том гэлтгүү худал үгсүүд бидний амьдралд байж болохгүй маа. Худлаа ярих нь ягаад асуудал вэ гэхээр худал хурам гэдэг зүйл бол диаволынх юм байна. За хамт харна. Иохан 8:44 дээр хэлэхдээ худал үгс хаанаас үүсэлтэй юм бэ гэдгийг тодорхойлж өгсөн байна. Иохан 8:44 хамт харлаа 3. Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийн хүслийг үлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хурамгийн эцэг учир худал хийхдээ жухам өөрөөсөө хэлдэг юм аа. Худал хурам гэгч зүйл өөрөө диаволоос өөрөө сатанаас эхлэлтэй юм аа гэж байна. Сатан бол өөрөө худал хурамгийн хин юм аа, эцэг юм аа гэж хэлж байна. Тиймээс худлаа ярьдаг худал хурамг дотор явхдаа нүд завчдаггүй хүмүүс өөрөө диаволын хүүхдүүд юм аа гэж хэлж байна гэсэн юм аа. Диаволын дотор үнэн байхгүй магадгүй угаасаа худал хуурмаг байсан юм. Тиймээс тэр Адам, Еваг, ялангуяа Еваг мэхлэхдээ энэ модны жимсээс идүүл өгөхгүй штэ. Эсрэгээр орхон шиг болно штэ гэж худал хуурмыг яран хүн төрөлхтөн бидний гим нүглийг оруулж ирсэн юм аа. Тиймээс бид худлаа ярьж байна гэдэг маань худал хуурмагт одоо хүртэл дасцсан, цогцсон байна гэдэг маань бид диаволлог амьдралын хэм маягаасаа салаагүй байна гэсэн утгатай юм аа. Тавчхан ярих юм бол бид хувьч хүнээ тайлаагүй байна гэсэн юм аа. Тэгэхээр бид худал хуурмыг хойшин тавих хэрэгтэй бөгөөд үннийг л бие биендээ ярьдаг байх хэрэгтэй юм аа гэж хэлж байна. Дагалдах үннийг ярих. Энэ үгийн доогуур зураад нэг гэж бичсэн. Үннийг ярих хэрэгтэй юм аа гэж хэлж. Ягаад бид үннийг ярих хэрэгтэй юм бэ гэхэл бид бие биендээ эрхтнүүд юм аа гэж. Та ялангуяа чуулганд байгаа хүнд худал хуурмгийг ярин мэхэлжлээ гэж бодоход яг үүндээ өөрийнхөө нэг эрхтнийг мэхэлж байгаатай адилхан буюу өөрийгөө мэхэлж байгаатай адилхан юм аа гэж хэлж байна гэсэн үг. Зарим хүмүүс худлаа яриад бусдыг итгүүлчихэд өөрийгөө бусдыг чадсан юм шиг, бусдаас дээр гарсан юм шиг өнгөрдөг хүн байдаг. Яг үүндээ тэр хүн өөрийгөө хурж байна юм аа. Нэг эрхтнээ хурах үедээ нэг эрхтэн бүдрэхэд бөөнд хамт бүдрэх учраас тэр юм аа. Тиймээс худал хуурмгийг хойш тавих хэрэгтэй юм аа. Тэгэхээр хамгийн хэцүү нь юу гэхээр мап тоглохоор хэцүү болдог. Мап тоглохоор худлаа ярих шаардлагатай болно тий. Тэгээд тоглоом шүү гэж яг оршил хэлж байгаад тэгж яагаад тоглож байгаа шүү дээ. Тэгээд амьдрал дээр үргэлж мап шиг амьдраж болохгүй гэсэн үг. Та мап тоглож байгаа юм шиг амьдрдаг гэсэн бол одооноос болоорой юм аа. Зөвхөн тэрийг тоглоом л чигээр үлдээгээрэй гэсэн үг. Тэр таны хүмүүстэй худлаа бит яриараа. Их ойрхон сонсогдож байгаа хэвчээ тийм үү? Худлаа ярьдаг хүмүүс ялангуяа хүмүүс чанарын зэмлэл хүртэх ёстой шүү. Гэтэ худлаа ярихгүй шүү гэж болохгүй. Илс Паулигт худлаа ярихгүй шүү биш харин үннийг яриа юм аа. Хууч хүнээ тайлах биш. Тэгээ шиг хүнийг өмсөх юм байна байхгүй. Тайлаад өмс юм аа. Бид худлаа ярихгүйдээ анхаарал тавих биш, үннийг ярихдаа анхаарал тавина гэсэн үг юм байна. Хэрэв үннийг яриад та хохирох гээд байгаа бол зүгээр чимээгүй байж болно шүү дээ. Тэгтээ худлыг чимээгүй өнгөрөөж байгаа нь та бас худал гэж хүлээн зөвшөөрж байгаа хэрэг болно шүү. Тиймээс та өөрөөр анхаарал тавих хэрэгтэй. Би хэр ер нь худал хурамгаас хол явж байна вэ юм. Хоёрдугаарх нь диаволд байр бүүгөө юм аа. Хамт 26 даа шүү. 26 27 3. Уурлавч нүгэл бүү үлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Диаволд байр бүү үг. Энэ үлгтээ диаволд байр бүү өгөөрэй гэж хэлж байна. Энэ үг нь хамгийн гол үг юм байхгүй. Диавол бүү сатан байр битгий өгөөрэй юм. Яагаад яаж вэ гэхээр ууралсан ч гэсэн нүгэл бүү үлдээрэй юм ахна. Хүн уурлаа гэдэг бол угаасаа бурханаас бүтээгдэхэд уур гэдэг зүйл ирсэн юм байна. Бурхан ч өөрөө уурладаг юм байна. Уурахгүй л хэд нэгч байхгүй юм байна.
Харин хэлэхдээ уурсан ч нүгэл битгий үлдээр юм. Бид ууралж болох ч гэсэн энийг цаашлаад нүгэл болгож хуургаж болохгүй юм байна. Уурлахаараа хин нэгнийг хараадаг, зүгтдэг, худлаа ярьдаг, алчдаг, талчдаг, хулгаалчдаг, хаяад гүйчдэг байж болохгүй юм байна. Харин уурсан ч нүгэл бүү үлдээ. Хоёрдугаарх нь уур хилэн дээр чинь нар бүү чаргаг юм аа. Өөрөөр хэлбэл энэ уур нь нар жаргахаас өмнө шийдвэрлэгдэх ёстой л гэсэн утгатай юм аа. Богино хугацааны уур байх ёстой шүү гэсэн. Энэ нь еврей хүмүүсийн хувьд нар жаргах гэдэг маань шин зүйл, шин өглөө эхэлж идэг юм аа. Монгол болохоор өглөө нар мандахаар эхэлдэг шүү дээ. Еврей хүмүүсийн хувьд нар жаргах үед дараагийн өдөр эхэллээ гэж үздэг юм аа. Шин өглөө эхэлж байна гэсэн утгатай. Шин өдөр эхэлж байна гэсэн утгатай. Тэр үе нар жаргахаас өмнө шийдвэрлээ юм. Өөрөөр хэлбэл бид уурлах ёстой зүйлс гэж байгаа юм аа. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал гарах үед бид уурлах ёстой юм байна. Янз бүрийн гэм нүгэлтэй холбоотой, ариун бус байдалтай холбоотой зүйлс гарвал бид уурлах ёстой юм байна. Ялангуяа сая Парис Олимпийн нээлтэндээ христч хүмүүс бөндөл уурлалаа шүү дээ. Энэ иймэрхүү уур байх ёстой юм байна. Үзэл бодлоо илэрхийлэх юм байна. Харин энийг нүгэл болгож болохгүй бөгөөд хоёрдугаарх нь үүнийг удаан хадгалж болохгүй гэсэн юм байна. Эзэн Есүс ч гэсэн ууралсан байдаг тийм шүү дээ. Сүм рүү орсон чинь сүм дотор нь бөө 8 багыг харахтаа уурлаад тэр бүгдийн хөөс гаргадаг. Олон хүмүүс Есүсийг яг энэ үед алхаар төлөвлөж эхэлдэг шүү дээ. Ариун уур болоод ариун бус уурыг юугаар ялгах вэ гэхлээр нэгдүгээрх нь тэр уураас болж гим нүгэл үлдэж байгаа бол тэр уур ариун бус уур байна гэсэн үг юм. Хоёрдугаарх нь тэр уур удаан хадгалагдаж байгаа бол ариун бус уур биш байна гэсэн үг юм. Удаан хадгалагдаж байгаа бол тэр уур нь хүний уур өгөөд гим чанартай уур болж хувирна гэсэн үг юм байна. Тэг ойлгож байна уу? Ингэснээрээ дьяволд байр өгдөг юм аа гэж хэлж байна. Уурсан ч нүгэл бүүл уурыг удаан битгий хадгалаарай юм аа. Хэрвээ тэгвэл дьяволд байр өгнө шүү юм аа. Муу нэгэн орж ирээд таны бодол санаанд, таны харилцаанд тийм үү? Тэр өөрийн үр нөлөөг үйлзүүлэх боломж гарна гэсэн үг шүү дээ. Яков номын 1:19 дээр 19:20 дээр хэлэхдээ уурлагын талаар хэлсэн үг байна. Яков 1:19-20 дээр хэлэхдээ хамт харцгаая. 3. Хайр дахтуу нар минь үүнийг мэдэгдэн хүн бүр сонсохдоо дүргэн ярихтаа удаа уур хилэнд хайр бай. Амен. Учир нь хүний уур хилэн бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй маа. Яг үүндээ ууранд хайрга байгаарай гэж хэлэхдээ энэхүү уур нь бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй маа гэж хэлж байгаа учраас тэр юм байна. Өөрөөр хэлбэл хэр баргийн хүмүүс зөв уурыг гаргаж чаддаггүй гэсэн. Магадгүй ихэндээ зөв уур байж байгаа тэр нь буруу уур болон хувирах магадaltaй байдаг гэсэн үг юм шүү дээ. Тэгснээрээ дьяволд байр өгнө юм. Библиэл дээр харах юм бол уурнаасаа болж амьдрал дээр олон алдаа гаргасан хүмүүс байдаг. Тэрний Симон Ливи хоёрыг харж байна. Дүүгийн хүчирхийснээс болж тэр хоёр худал хариу өгöd Шихем руу орон Шихемийн бүх ирчүүдийг алдаг. Дараа нь Эхлэл ном 49-р бүлэг дээр эцэг нь тэдний уур хилэнгийн талаар зэмлэн ирээдүйн асуудалтай болох талаар иш үзүүлсэн байдаг юм. Уур хилэнгээс болж амьдралаа сүрүүлдэг хүмүүс олон байгаа нь итгэлийн хүмүүс нь тийм байж болохгүй юм аа. Уур хилэнг удаан хадгалж болохгүй маа. Яагаад вэ? Дьявол байр өгөхгүй тул юм аа. Нэгдүгээр Библиэд ном 5:8 дээр ихтэй дьявол бол архим мэдхийн нэгнийг гитэн явдаг юм аа гэдэг шүү дээ. Таныг унгаахыг тэр үгэлд зорж байгаа. Тэгээд тань дотор юу байгаа вэ? Тэр тань дотор ажиллаа хийх боломжтой болно гинэ. Уур хилэн байгаа тохиолдолд юм. Шийдэгдээгүй удаан хугацаанд байгаа уур хилэн байгаа үед юм аа. Энэ үгэнд тэгэхээр дьявол байр бүг доогуур зураад 2 гэж бичих юм даа. Ажуундаа хэлэхгүй юу? Уурыг удаан битээ хадгалаарай гэж байна. Амен. Амен. Уурыг шийдвэрлэж чадах хэрэгтэй юм шүү. Тэр магадгүй нэг настай хүн хэлж байсан ба. Нэг настай пастор
Би яагаад уурлахаа болсон бэ гэж. Тэгээд настаа хариулахдаа тэдгээр би настаа болж байгаа учраас тэр юм аа гэж. Хоёрдугаар хүн юу хэлсэн бэ гэхээр уурлаа нэмэрхүү гэдэг мэдсэн болохоор гэж. Залуу багт амар их уурладаг байж байгаа. Настаа болох тусмаа уурлаад ямар ч сайн үр дүн гарахгүй байгаа болохоор нэмэргүй байна юм аа. Тавхантай хүмүүс нь ойлгох байгаа. Гуравдугаарх нь хуваалцах юмтай бай гэж. 28 дугаар эшлэл. Хулгайлсан нь цаашид бүү хулгаал. Харин гажигдaltaй хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэн зүдэж зүтг. Амен. Өнгөрсөнд хулгайлж ирсэн хүмүүсээ чуулган дотор орчоод бас хулгаалаад дийж болохгүй шүү юм аа. Эжваудыг Эфес чуулганы хүмүүс хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хэд дунд хулгайлж байгаа хүмүүс байгаа учраас битгий хулгаараа л гэж. Хулгаалдаг хуучин хүнээ тайлж хаяач юм аа. Хаяа чуулганы ганц өмнө нь одоо сүүлийн гайгуугтай хуучин чуулганд ганц нэг тавьсан малга болчих тохиолдол гараад исэн. Тэгээ хулгайлж исэн бол битгий хулгаалаарай юм аа. Яг үндэ хулгааны тал дээр ярихлаа зөндөө олон хулгаад орж болно. Бодит ийм хулгаалахаас гадна хүний сайхан сэтгэл хөдлөлийг хулгаалах гэсэн хулгаанд орно. Нэг хүн 9 сарын 1 ингээд гоё хувцастай болоо ороод ирж явах чинь чи яасан сонио харагдаж байна өнөөдөр гэж хэлчихээр сайхан сэтгэл санааг нь хулгайлж байгаа хэрэг болно. За ажлынхаа цагаар ажлаа хийхгүй байна гэдэг маань ажлын хулгаанд орно гэсэн үг шүү дээ. За хин нэгэнд товлсон цагтаа ирэхгүй байна гэдэг маань тэр хүний цагийг хулгайлж байгаа хэрэг болно гэсэн үг шүү дээ. Гэм ичлэн цаашлаад зөндөө олон төрлийн хулгай байх боломжтой юм аа. Магадгүй бид хулгай гэж бодохгүй байгаа зүйлс шиг бидний хулгайнд орж магадгүй. Тиймээс нэг хулгай байж болохгүй шүү юм аа. Харин хулгайлж байгаа хүмүүс хандаа шинэ хувцсыг хүмүүс ямар хувцс хүмүүс гинэ? Гажигдaltaй хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үлэн зүтгэж зүчиг. Хулгайлж ийна гэдэг маань хэлбэр арга замаар бусдыг шимэгчлэн амьдрахыг хүсэж байна гэсэн үг юм. Харин бичээс хэлэхдээ өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцсан байна. Зүдэж зүтг. Бас хөдөлмөрлөг хоёрдох шалтгаан нь бусдад хуваалцах юмтай бай юм аа. Яг үндэ бидний хөдөлмөрлөж байгаа шалтгаан нь өөрийнхөө амьдралыг өөрөө авахын тулд, өөрөлд хулгай хийж шимгэлжлэхгүй тулд. Гэхдээ бас бусдад хуваалцахын тулд юм аа. Хамгийн түрүүнд гэр бүлийнхаа хүмүүсээс эхлээд гачигдаж, дутагдж байгаа хүмүүст хуваалцах юмтай бай. Үнэхээр Илж Паулийн хувьд маш гоё илэрхийлэл байгаа юм. Хасагтай байгаа хүнийг тэг рүү оруулах биш, нэмэх рүү оруулахыг дээр хүсэж байгаа юм аа. Хошоовцаа тайлан бусдад хуваалцаарай. Тэмийн тулд энэ үгэн дээр маш чухал хэлсэн ба сайныг үлдэн зүдэж зүтг юм байна. Дагаад хэлэхгүй зүдэж зүтг. Дахиад зүдэж зүтг. Энэ үг маань хичээнгүлэн хөдөлмөрлөл гэсэн утгатай байхгүй. Яг грек хэл дээр байна. Хичээнгүлэн ажиллаж хөдөлмөрлөл тэгээд бусдад хуваалцсан юм байна. Паул үүнийг тод жишээ юм байна. Тэрээр сайн мэдээ тарааж явж байхдаа уул нь эзэн сайн мэдээ тарааж байгаа хүмүүс сайн мэдээ сонсож байгаа хүмүүсийн өгч байгаа өргөл мөнгөөр амьдрах ёстой. Эзэн тэгж зааж өгсөн ч Паул тэгж амьдрах хүсэв юм аа. Тэрээр яаж амьдрсан бэ гэхээр Үлс ном 20-ийн 44 байсан. 3. Миний болон надтай хамт байгсны хэрэгцээний төлөө энэ гарам нь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. Цаашаа нь ингэж зүдэж зүтгэж байж л дараа нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн эзэн Есүсийн айлдсан авахаас өгөх нь илүү ерөөлтэй гэсэн үгийг санахтун гэж хэлвэ. Илж Паул сайн мэдээ тарахдаа давхар хичээнгүлэн ажиллаж байсан юм а гэсэн. Тэгээд өөрөөсөө хамт явж исэн хүмүүсээ хэрэгцээг хангаад сул дорой хүмүүсийн бас хэрэгцээг хангаа тэр үйлчилж байсан гэсэн утгатай. Зарим хүмүүс шиг зөв өөрийнхөө амьдралаас илүү гараагүй биш байсан гэсэн юм аа. Гачигдсан нэгэндээ тус болох. Таны санхүү зарцуулалтан дээр тодорхой нэг хувь нь бусдад туслана гэсэн хувь байвал их зүгээр аа. Ер нь би яг энэ хувийг жоохон хэрэгцээтэй хүнд нь өгнө гэсэн тийм хувь.
магадгүй тэр нь 10.1 байж болж гин эсвэл 20.1 байж болж гин. Тэгмээ таваараа тогтож болно шүү дээ. Хайрцаг өмнө өгч чаддаг байх хэрэгтэй юм аа. Өгч чаддаг юмтай байхын тулд тэр хэмжээгээр зүдэж зүтгээрэй юм аа. Хулгай хийж байгаа хүмүүсээ сайжлаарай гэсэн үг юм шиг. 3 дугаарх нь ялзарсан үг тустай үг хэл юм аа. 29 амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гарга. Харин хэрэгтэй үед нь бусдыг босон байгуулахад тустай үг хэл. Тэгвэл энэ сонсож буй хүнд нэгүсэл өгнө. Амен. 3 дугаарх нь амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гарга юм. Өөрөөр хэлбэл 4 дугаарх нь лөө 4 дугаарх нь. Таны амнаас юм бохир үг. Хэрэггүй үг. Хэрэгцээгүй үгсүүд гарч болохгүй шүү юм аа. Хуучин бид тэгж амьдарч байсан бол одоо энэ хүнийг тайлж хаяа юм. Яг өнөөдөр бид ялзарсан үгээр дүүрэн амьдарч байгаа нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Үг бүрийн төгсгөлд хараалын үг явж байгаа үг хэлгээр бид амьдарч байсан бол цаашаа энэ ялзарсан үгс амнаас гарч болохгүй юм аа. Яг үнэндээ бидний үг бидний зүрх сэтгэлийг илэрхийлж байдаг. Бид ямар үг гаргаж байгаагаар өөрсдөө хэмжиж чадна. Ухаантай хүмүүс бол энэ зэргийн юмыг авах болов. Та сүүлийн үед ямар үг их хэрэгжилж байна вэ? Таны зүрх сэтгэлийн хандлага тийм байна гэсэн үг юм байна. Юм бол байн ядраатай гэж байгаа бол та залхсан байна гэсэн үг шүү дээ. Таны дотор хараалын үг хэлж чадж байгаа бол тийм шинж таны дотор байна гэсэн үг шүү дээ. Бидний иргэн тойронд байгаа хүмүүс энэ үгс заримдаа бидэнд нөлөөлдөг. Бид өөрсдөө ирэхгүй тэр үгсийг хилцэн явж идэг. Ганданд удаан байвал гандангийн ингээд байнга тавтамжтай дуу байгаа шүү дээ. Энэ оюун санаа нь ингээд нөлөөлнө. Цуглаанд ирсэн гэсэн гандангийн дуу явна. Яг энэ адилаар бид ямар хараалын үгс ялзарсан үгс дотор байгаа бол энэ өөрөөхөө бид нөлөөлнө гэсэн үг юм. Гэтэ бид үүнийг гаргахгүй байхад хичээх биш. Харин бусдыг босон байгуулах тустай үг хэлэхдээ хичээнэ гэсэн үг юм аа. Тустай үг гэж юу юм бэ? Бусдыг босон байгуулж байгаа үг. Ядаж тэр хүн ийм урам зориг ирч хүч авч байгаа үг юм аа. Тэгээ таны хин нэг нь гоё үг хэлсэн. Гэтэ нөгөө эсрэгээр уурлаад байгаа бол тэр тустай үг биш болж байгаа гэдэг та ойлгож байгаа шүү дээ. Тэр хүн босгодохгүй байгаа учраас тэр. Юу сони би гоё үг хэлж байгаа чинь. Гэтэ нөгөө хүн яжилж байгаа мэт санагдаж магадгүй учраас. Амнаас язарсан үг бүү гаргаа. Ам өөрөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг мөн боловч нөгөө талаар амаа захирах нь зүрх сэтгэл давхар нөлөөлж идэг юм аа. Таны дотор хараал байгаа учраас хараал үг хэлж болох ч гэсэн хараал үг хэлгээ болж эхлэх үед таны дотор хараал багасж эхэлж байдаг гэсэн утгатай юм аа. Ялцсан үгийг бүү гаргаа. Тустай үг хэлээ юм аа. Учиргүй бид бусдад тустай үг хэлж чадахгүй юм аа гэхдээ бусдын талаарх сайн сэтгэлдээ нуулгүй ярьж чаддаг байх хэрэгтэй юм аа. Дагдлахгүй сайн сэтгэлдээ ярина. Өөрөөр та тэр хүн талархаж байгаа бол дотороо талархахгүй биш. Аман дээрээ баярлалаа гэж хэлчихэд болно гэсэн юм аа. Та тэр хүний үйлдэлээс сүүлийн үед урам зориг авж байгаа бол түүнийг хэлж чаддаг байх ёстой гэсэн утгатай юм аа. Дотроо л талархаад яваад тахгүйгээр ягаад тэр хүн энэ талархыг мэдэхгүй шүү дээ. Та энэ үгийг хэлэх үедээ тэр хүнийг яадаг юм аа? Босгон байгуулж идэг юм аа. Ялцсан үг амнаас гарахгүйгээр босгон байгуулах үг хэлэх үед энэ сонсож буй хүнд нэгүсэл болно. Өөрөөр тэр хүнд энэ нь эвэл болно гэсэн утгатай юм аа. Та альва зүйлийг урам зоригтой хийж байгаагаа эргэн харахтаа тэр зүйлтэй холбоотой хэн нэгний хэлсэн босгон байгуулсан үг их нөлөөлсөн байгааг гарах болно. Тийм учраас нөхрүүд ялангуяа шинэ нөхрүүд эхнэрийнхээ хоолыг баян магтах хэрэгтэй болдог. Эхнэрийнхээ хоолыг магтах тусам гоё хоол идэх учраас тэр юм. Ойлгож байна уу? Тэр үг дахин дараагийн хоол хийх урам зориг өгнө гэсэн үг шүү дээ. Энэ мэтлээ юмнаа гэсэн үг юм. Сургаалт үгс ном 25:11 дээр үүнтэй холбоотой нэгэн мэрэгэн үг бий. Сургаалт үгс 25:11. Хамтлагийн 3 зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угаалцсан дундах алтан алин мэд буюу. Хээ харагдаж байна тийм үү? Хэн дотор байгаа
Хичнээн гоё чимэг үнцэн өгж байна гэх юм аа. Ямар үг гинэ? Зохимжтой үг юм аа. Та өөрсдөө харж байна тийм үү? Бид нэр юу мэдэрч байгаагаа ярьж амьдарч ирсэн хүмүүс шүү дээ. Надад ямар мэдрэмж өгж байгаагаар бид ярьдаг байсан хүмүүс. Мөн бас би юу хүсэж байгаагаа тэгвэл ярьдаг. Заримдаа бид ярьсныхаа дараа бис юуг ярьчлаа гэж боддог амьдралыг амьдарч ирсэн бол одоо болохгүй наа. Язсан үнийг хошин хаяат. Тусдаа үг хэлээрэй. Тав дахь нь ариун сүнсийг бүх гомдоо юм. 30 дугаар ишлэл 3. Бурхны ариун сүнсийг бүх гомдоо. Зорилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан юм шүү. Сүнсийг бүх гомдоо юм. Өөрөөр хэлбэл та Есүс Христэд итгэж Бурхны хүү охин болох тэр мөчөд Бурхны ариун сүнсийг хүлээн авдаг бөгөөд ариун сүнсийг яаж болохгүй маа? Гомдоож болохгүй маа гэж хэлж байна. Ариун сүнсийг гомдоохгүй байх нь яаж гомдоохгүй байх юм бэ? Бид энгийн байдлаар харж болох зүйл бол дээрх 4 зүйлээр дамжуулаад бид ариун сүнсийг гомдоож болно, гомдохгүй байх боломжтой гэсэн үг юм байна. Өөрөөр худал хуурмаг байх үед, өөрөө удаан хадгаланд явал байр өгөх үед, амнаас ядалсан үг гарах үед бид ариун сүнсийг хулгайлах үед ариун сүнсийг гомдоодог юм аа гэсэн утгатай юм аа. Ягаад ч юм та энэ 4 зүйлийг хийх үед таны дотор хоосон эвгүй өргөж зарим нэгэн хүмүүс нь ариун сүнс гомдож байгааг мэдэрч байгаа бах юм аа. Ерөөсөө ч тусалсан дараа миний амьдралд бас хамгийн том өөрчлөлт байсан гэхэлэр үг байсан юм аа. Хараалыг хэлж чадах байсан юм аа. Хараалыг хэлэхээр ийм дотор нэг хоосон оргиод маш эвгүй оргидаг байсан юм аа. Тэр үед ойлгохгүй байсан чинь энэ ариун сүнс гомдож исэн учраас би энэ хийхэ болж байгаа юм даа. Дараагийн гарсан өөрчлөлт нь худал хуурмаг зүйлс байсан юм аа. Худлаа яриха болж гисэн байсан юм. Яг ариун сүнс энэ дотор орж ирвэл энэ 4 зүйлийг хийхгүй байх тал дээр туслах бол та хүчээр энийг хийхгүй ариун сүнсийг эсрэгээрээ гомдоож байдаг гэсэн утгатай юм байна. Христэд цөөнгө олон жилийн үдсэн хүний хувьд энэ туршлага та бүхний амьдралд байх ёстой юм шүү. Таны дотор таны хүлээн авсан ариун сүнсийг гомдоохгүй авч явах нь таны эрхэм үүрэг юм байгаа юм шүү. Амен. Яагаад юм бэ? Ариун сүнсээр дамжуулан золилтын өдөр хүртэл тамгалуулсан юм аа гэж. Ариун сүнс биднийг мөнхийн авралт орох хүртэл Бурхны өмч юм аа гэдгийг тамаг болдог учраас юм аамаа гэж хэлж байгаа. Ариун сүнсийг гомдоохгүй байх тухайд та яг зөв явж байгаа үед дахин нэг юм харуул зүгээр байна. Ариун сүнсийг гомдоохгүй авч явж чадж байна. Ариун сүнсийг гомдоох үед түүгээр дамжуулаад бидний амьд ирж байсан тэр ивэл ирвэл байхгүй болно гэсэн үг шүү дээ. Бидний итгэлийн амьдрал өөрөө ариун сүнсээр дамжуулан хүчтэй байдаг. Бид ариун сүнсийг гомдоох үед хүчгүй, энергигүй, сулбар, унжгар, сүрэг итгэлийн амьдралтай болж бид хувирах. Зарим хүмүүс тийм хүмүүс байдаг шүү дээ. Христ гэсэн хэрнээ. Ямар ч ганц авахгүй. Яг харах юм бол ариун сүнсийг гомдоож байгаа үйлдэл маш их хийж байгаа учраас тийм байдаг гэсэн үг. Ариун сүнсийг гомдоохгүй байгаасаа юу гэж байна? Хамгийн сүүлийнх нь 6 31 32 3. Аливаа хорсол уур хилэн хашгираан хөдөлгөн бүх муухай ам та нараас зайлгаа. Учир нь Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр хандаа. Эхний хуучин хүний хүмүүс тайлшин хүний өмсөх энэ бүгдийг нэгтгсэн ишлэл бол 6 дугаар 31 32 дугаар ишлэл гэж харж байна. Таны дотор юу байж болохгүй маа? Хорсол байж болохгүй маа? Тань тайлбарлах шаардлага байх тийм үү? Дараа нь уур дараа нь хилэн. Уур хилэн хоёр юугаар ялгаатай вэ гэхээр уур гэдэг маань энэ хэлж байгаа уур маань гадна илэрч байгаа уурын байдлыг
хоронхон зүрийн уурын байдлыг ярьж байгаа бол хилэн гэдэг нь урт хугацаанд түн дотор байраа эзэлж байгаа байдлыг хэлж байгаа шүү дээ. Өөр хилэн хашгираа бусдын буруутгахын төлөө хашгираа. Гүтгэлэг гэдэг үгийг арай өөрөөр муулах, буруу шаах гэж хэлж байна. Хэн муу муухай хам танараас зайлгаа. Эдгээр зүйлсийг харах юм бол муу сэтгэл хөдлөл байгаамаа гэдгийг ойлгож байна. Энэ хүү хэнийг рүү хандсан сөрөг сэтгэл хөдлөлүүдийг тайлж хаяараа юм аа. Дахин хэлэх юм бол хорсол өөр хилэн хашгиран гүтгэлэг нь бүх муу муухай гэдэг маань хин нэг рүү хандсан муу сэтгэл хөдлөл юм аа. Библи хэлэхдээ хэрв боломжтой байгаа бол бүх хүнтэй эвтэй бай. Та нарыг шалтгаалж ивэл гэдэг шантай. Бидний эрхэм зорилго, бусдад харилцааны эрхэм зорилго бол яг аргуугаар бүх хүнтэй эвтэй байхыг зорино гэсэн үг шүү дээ. Та нарын зайлг 32 дээр энийг зайлуулаад яах ёстой вэ гэхлээр Христ дотор уучлсны адил уучлаад инрээд зөөлөн сэтгэлээр хандаа юм байна. Яг үндэ энэ нь бусдыг инэрч зөөлөн сэтгэлээр хандах эхний алхам бол тэр хүнийг уучлах юм байна. Уучлал би миний уучлан гэдэг үгэнд өөр 6 гэж байна. Уучлах юм аа гэж хэлж байна гэсэн. Тиймээс угаасаа бидний амьдрал дээр байнга хэн нэгэнд хорсмоор, уурлмаар, хэлгнэмээр, хашгирмаар, гүтгмээр санагдах хүн гарч ирэх болно. Та дундуур гарч ирсэл явж байгаа шүү дээ, тийм үү? Харин хэлэхдээ ийм зүйл байж болохгүй биш юм аа. Энэ зүйлийг удаан байлгаж болохгүй л гэсэн үг байна. Ягаараа уучлаарай юм байна. Уучлах чадгүй үедээ бид инэрч зөөлөн сэтгэлээр хандах боломжтой юм. Гэхдээ энэ уучлах хүч хаанаас вүлээ? Бурхан Христ дотор намайг уучлсны адилаар. Тэр хүн алдаага засаад намайг гомдооч надад хоол хийж өгсөн учраас би уучлж байгаа юм биш юм аа. Тэр хүн намайг уучлаарай гэж надад төрүүлээд уучлал гуйж байгаа учраас уучлж байгаа юм биш юм аа. Зүгээр л Бурхан намайг уучлсан мэдэж байгаа хүний хувьд. Миний өнгөрсөн дэх тэр гим нүгэл одоо ч гэсэн үлж байгаа гим нүгэлийг уучлалтгийг мэдсэн хүний хувьд бусдыг яана уучлж байгаа маа юм.